Сайн байна уу? Өнөөдөр тендер хавдаг хэрхэн яаж хувийн хвшлийн тендер зарлах тухай жижигэн зааваргүй. За та манай дээр бүртгэл үүсгээд ороход хамгийн түрүүнд хямнаас самбар нь харагдаж байгаа. За тендер гэсэн зэсний дор тендер зарлах гэж байгаа. Бүртгэх гэж ороод за формат маань гарч ирж байгаа. За та тендерийн төрлөө бараа ажил үйлчлэгээ худалдаа авах гэх байдлаар сонгож болно. За санхүүжилтийн төрлөө бэлэн мөнгө бартер холимог гэх байдлаар сонгож болно. Төсөвт өртөгтэй өртөггүй гэдгийг сонгоно. За санхүүжилтийн хөөсрийн мууийн занд тайлбарлаж бичиж байгаа. За хэрвээ оролцогч талаас нь танаас тодруулж асуух зүйл байвал та холбоо барих хүнийхээ нэр, утасны дугаар, имэйл хаягийг бичээрэй. За үүн дээр та мөн тендерийн валют сонгож болно. За борлуулалтын орлогын жилийн тоо хэрэггүй гэвэл та тгийг сонгочих болно. За хэрэгтэй шаардлагатай сүүлийн 1 жил хэрэгтэй, 2 жил хэрэгтэй гэвэл энэ дээр ингээд сонгочих болно. Санхүүгийн тайлангийн англи мөн та оролцогч талаас ямар тайлангийн мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа одоо энэ дээр ингээд тохируулаад оруулчих болно. За хүний нөөц шаардлагатай гэвэл team товчийг дараад үр нэмээд ямар албан тушаалтай, ямар мэрэгжлийн хүн эрхтэй түүнийгээ ингээд нэмээд оруулчих болно. За үүн дээр тэнэр хүлээн авах эцсийн хугацаагаа та календар дээр тохируулж болно. Шалгаруулалтын үеийн хэдэн шаттай байхын түүнийгээ сонгоно. За та тендерээ мөн нээлттэй болон хаалттай байдлаар зарлах боломжтой. Нээлттэй гэвэл манай дээр бүртгэлтэй байгаа бүх компаниудад таны зарласан тендер харагдана. За хаалттай гэвэл та ингээ урилга илээх компани иш оруулна. За үн дээр тендер үнэлэх үндсэн шалгуураа та мөн оруулж болно. Үн чанар эсвэл хосолмол арга гэж байгаа. За загвар дээж хэрэгтэй гэвэл мөн ийшээ тийм үгүй гэд бүглэж оруулах байгаа. За даатгал шаардлагатай бол та team гэсэн товчийг дараад ямар даатгал шаардлагатайг одоо энэ зан дээр тайлбарлаж бичих байгаа. За үнэрийн тохиолго үнийн тохируулга нь болохоор тохируулж болон тохируулахгүй тогтмол байна гэсэн байдлаар сонгож болно. За дараагийн хэсгийг харуул тендерийн төрөл, бараа ажил үйлчлэгээ худалдаа авах аль нэг төрлөөсөө хамаарат энд бүглэгт форм нь бас өөр байна. За энэ дээр би бараагийг сонгоцсон байгаа учраас энэ хэсэг нь харагдаж байна. Та энэгээр Excel загвар татаад барааныхаа мэдээллийг оруулаад шууд ингээд оруулчих болно. За дараа нь болохоор нэмэлт файл гэвэл файлаа сонгоод тайлбарыг бичиж болно. За өршөөлт тавьж тарахаар ерөнхийдөө энд таны бүглэсэн мэдээллүүд энэ дээр ингээд харагдана. За хэрвээ та хадгалах тавчийг даруул юу тендерээ төлөвлөж гин гэсэн үг юм. За систем дээрх юу формат маань худалдаа авалтын дүрм журам хуульд үндэслэн гаргасан форм байгаа. Тэгэхээр та шаардлагатай талбаруудыг бүгэлчгөөд тендер зарлах тавчийг дарсан тендер маань ингээд шууд зарлагдж байгаа. За танд манай системтэй холбоотой мэдээлэл санал хүсэл байвал 7290 тэг9 утсанд холбогдох боломжтой. Мөн тендер хаб пэйж хуудсанд чатаар нь холбогдох боломжтой байгаа шүү. Тань амжилт хүсье, баярлалаа.